Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 55 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний ихтгэл танд панда байна. Keep a green tree in your heart and the singing bird may come. Chinese proverb. За энэ удаагийн маань перцептийн хувьд болохоор хятадын зүрх цэцүү юм байна. Зүрх сэтгэлтэй ногоон модыг ургуулаарай. Тэгэх юм бол хизээ нэгэн цагт дууд шуу хурж ирж магадгүй. За яг энэ нөгөө нэг перцептиг яг уншаад яасан чинь миний дотор яг юу орж ирсэн бэ гэхээр нөгөө сөрөг талаасаа байдаг манай Монгол зүрх цэцүүг овоо босгоогүй шаацгаа юу зохоо гэд энэ маань өөрөө нөгөө нэг сөрөг талаас нь харуулж байгаа үг лээ л да. Тэгээ энэ хятад зүрх цэцүүгийн маань хувьд болохоор амар гоё эрэг талаасаа гэд аливаа нэгэн зүйлс ямар нэгэн байдлаар нөгөө нэг шалтгаанаас болоод одоо нөгөө нэг үүссэн ч юм уу ихэлсэн байдаг. Тэгээд одоо нөгөө нэг тэр шалтгаан хэрэг анханасаа байхгүй бол тэр асуудал ч юм уу эсвэл тэр нөхцөл байдал үүсэх боломжгүй. Яг тэр шиг одоо нөгөө овоо босгоогүй байсан бол шаацгаа юу гэсэн хөвдөө гэд тэр шиг эсэргээрээ нөгөө нэг бид нар ингээд дотроо альва зүйлд эерэг хандах тэр хандлагаас болгож өгөөгүй бол эерэг зүйлсийг яаж олж харах вэ? Бидний эргэн тойронд байсан ч гэсэн бид нарын хандлага хэрэг эерэг биш байвал бид нар ингээд нөгөө сөрөг юм руугаа л анхаарал тэг сөрөг зүйлсийг л олж харна шүү дээ. За жишээ авах юм бол ер нь нөгөө нэг сошиал медиа гэдэг бол өөрөө бас жоохон хэцүү мэдээлэл их сурвалж юм шиг санагддаг. Ер нь хэцүүлтэй. Яагаад би тэгж боддог гэхээр нөгөө ковидын үед яг тухайн үед би болохоор Японд оюутан байсан. Тэгээд хөл хорой тогтоогоод хичээл их сургууль руугаа явах шаардлагагүй болоод гэртээ ингээ нөгөө нэг карантинлагдаад ингээ байж авах үед болохоор гаднаас мэдээлэл авах гарц гэдэг нь өөрөө сошиал медиагаас өөр ерөөхдөө юм байгаагүй л те. Оюутан хүн бол нэг зурагт үзэхгүй. Тэгээ Японд нэг зурагт үзье гэж боддоггүйсэн дөө. Тэгэл интернетээс л ганц мэдээлэл авч байгаа. Гэтэл тэр интернет маань болохоор ямар идэг вэ гэхээр бүр ингээд ковидын мэдээлэлээр дүүр. Ингээл ковид тэдэн хүн инглээ одоо ийм шинж тэмдгүүд ингэж илрээд тэгээд тийм хүмүүс ингэж хүндрээд тэдэн хүн ингэж нас орлаа инглээ тэглээ гэдэг ямар тийм бүр байнгын сөрөг мэдээлэлтэй байсан. Тэгээ тэр үед би болохоор бас юу гэж бодож байсан вэ гэхээр ингээд харь оронд тэгээд за яах вэ ганц аврал нь би бас ганцаараа байгаагүй өөрийнхөө дүүтэй хамт байсан гэд. Гэтэл тэр их сөрөг мэдээллийг тэгэхэд ингээд орчноос найз нөхөд бусад ингээд багш тэг хамт сурдаг хүмүүсээс ингээд тусгаарлагдсан нөхцөлд ингээд хүлээж авахаар өөр нөгөө нэг эерэг мэдээлэл өгөх ямар ч тийм юугүй болчтой. Одоо гэрлүүгээ залхалаа ч гэсэн бас бие бодороо ингээрэ тэгээрэ ковид ингэж энд ийм хэцүү байна энд ингэж гэл иймэрхүү зүйлс ярьдаг. Эерэг зүйлс маань ер нь бол ингээд амар багасчихсан. Төдий чи нэгээрээ сэтгэл санааны хувьд бол бас амар хэцүү үе байсан. Тэгэд тухайн үед яг миний хувьд хийж чадсан ганц зүйл маань юу вэ гэхээр өөрийнхөө одоо нэг хүлээж авах мэдээллийг хязгаарлаж эхэлсэн. Хэрөө ингээд угаасаа л эерэг ямар нэгэн байдлаар тийм зүйлсийг сонсохгүй юм бол би энэ зүйлийн талаарх мэдээллээ ер нь хязгаарлаад бүр ингээ хамгийн бага байж болох төвшөнд хүргье гэв.
Тэр маань өөрөө нэг сошиал медиаг аль болох одоо нэг скролдож ухахгүй байх тийшээгээ хандсан л да. Тэгээд тэрний оронд би юу хийж эхэлсэн бэ гэхээр за ковид байсан үед болохоор өглөө өөрөөр босож жимд явдаг байсан. Өглөөний 5 цагт ер нь жимд бол бараг л хүн байх. За байлаа гэхэд 1-2 хүн. Тэгээ нөгөө цөөхөлөө болохоор хол зайтай тэгээд маск гэднараа хаяад авчна уу. Гэхдээ масктай сайхан жим хийдэг байсан. Тэгээд гэртээ ирэнгүүтээ тэмдэглэл хөтлөөд тэгэл юу подкастууд их сонсч эхэлсэн. Яхааргүй нөгөө ковидын үеэс хойш нөгөө подкаст гэдэг ойлголт маань амар их хөгжсөн шүү дээ. Тэгээд тэр дунд миний хамгийн дуртай байсан подкаст болохоор The Happiness Lab гэдэг Laurie Santos юуны Yale-ийн их сургуульд сэтгэл зүйч, сэтгэл судлаач профессор хийдэг эмэгтэй. Тэгээ нөгөө аз жаргалын талаар ингээд нөгөө нэг оюутнуудтай семинар ордог. Тэгээд тэр семинараасаа сэдвлээд юм подкаст 7 нэг болгоо шинэ юу ордог, эпизод ордог тийм подкастыг хийж эхэлснийг нь би ингээд нөгөө сонсож эхэлсэн тухай. Тэрэн дээр болохоор нөгөө шинжлэх ухааны юутай үндэслэлтэйгээр нөгөө юугаа аз жаргал гэж юу юм бэ? Тэгээд хүн ингээ аз жаргалыг яаж мэдэрдэм бэ гэдэг тиймэрхүү байдлаар мэдээлэл хүргэж исэн л та. Тэгээд яаж исэн гэхээр тэр дундаас ингээд жоох ингээ ярианаас хазаахвал миний хамгийн сонирхолтой санагдчихсэн болохоор лотонд их мөнгө хожоод аз жаргалтай болсон хүн байхгүй гэх. Одоо нэг тэр амар тийм сонирхолтой санагдчихсан. Тэгээд нөгөө талаараа ингээд бид нар хэрэг аз жаргалтай байхыг хүсэх юм бол өөрсдөө аз жаргалтай байх сонголтоо хийх хэрэгтэй мэлээ. Аз жаргал гэдэг чинь нөгөө нэг ямар нэгэн байдлаар хурж очдог зүйл биш. Ямар нэгэн зүйл хурж очих хугацаанд бидний мэдэрдэг мэдрэмж чинь өөрөө аз жаргал. Тийм болохоор аз жаргал бол тийм үр дүн гэхээс илүү бид нарын сонголт байгаа. Тэгээд тэр аз жаргалыг мэдрэхэд бол яах вэ гэхээр хэдүүлээ өөрсдийнхөө амьдралыг харж байгаа фильтр. Одоо нэг сайхан нэг нүдний шил зүтсэн гэд бодох юм бол тэр нүдний шил маань яах вэ гэхээр яг л нэг уцсны зургийн фильтр шиг юуг нь харуулахгүй байлгаад юуг нь харуулдаг болгодог вэ гэд. Тэгээд тийм фильтртэй хэдүүлээ болчих юм бол ер нь их мөнгөтэй биш байсан ч гэсэн өөрийнхөө тухайн нөхцөл байдлаас аз жаргал гэдэг зүйлийг мэдрэх боломжтой. Төдий чинээрээ бид өөрсдийнхөө амьдралд аз жаргалыг дуудах боломжтой болно гэх. За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийнхөө дугаарыг яг энэхүү перцептийн дагуу зүрх сэтгэлтэй ногоон мод ургуулах үрийг тариад эхлүүлцгээе. Та бүх за би чи хиддэг дугаар дээр хэллээ дээ. Нөгөө нэг өдөр болгон арай унтахаас өмнө өөрт тохиолдсон 3 эерэг зүйлийг дэвтэр юм уу цаасан дээр бичээд үлдээгээрэй гэдэг. Тэр маань өөрөө бид нарыг тэр аз жаргалыг харах фильтрийг одоо сургаж өгдөг. Нэг өсөндөө юм дасгал байгаа. За тэгээ тэрийг та бүхэн өргөжлүүлээд явцгаагаарай. Тэгээд өнөөдрийн дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамтаа байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.